дотоодоос хүнсний үйлдвэрлэлтэй хангах хэмжээний үйлдвэрийг одоо барихыг л хүсэж байна да. 2003 онд хаан урд дүүргийн ажлын үйлдвэрийн хаашаанд 30 м квадрат хавдаг хүрээслэн 2 ажилчтай үйл ажиллагаа хийж байсан. Одоо манай компани 50 орчим ажилчтай. Бид нар 2019 онд одоо Монгол Улсын стандартын шаардлагыг хангасан анхны томоохон үйлдвэрээ байж ажилтнанд оруулсан. Хоног төхөөрөмж үйлдвэрүүдээ ажилтнанд оруулахын тулд бидэрт мэдээлэл санхүүгийн хүндрэл гарч байгаа. Харин энэ хүнсний аюулгүй байдаг энэ хүнсний хувьсгал аяны хүрээнд одоо төлөвлөжсэн ажилтан маань одоо санхүүгийн дэмжлэг үзүүлэл одоо Монгол улсынхаа хэмжээнд мэдээлэл ажилтны орон тав бий болгосон дэлхийн эдийн засгийн улс төрийн янз бүрийн хүнд нөхцөлтийн үед дотоодоос хүнсний үйлдвэрлэлтэй хангах хэмжээний үйлдвэрийг одоо барихыг л хүсэж байна да.